нэгдүгээрт одоо ингэж их мах чанар идээд байх бол тийм сайн биш л дээ. Одоогийн шинжлэх ухаанаас авч хэлэх юм бол өдөрт улаан өнгөтэй махыг 40 грамыг бити битрүүлээ гэж байгаа юм. Тэгтэр одоо монголчууд одоо ингээд тоогоогоор мах чанаад идвэл одоо хитэрж байна шүү дээ, тийм ээ. Ер нь бол яг 7 хоногт нэг удаа шинжидэж яхад болно. Хамгийн чухал нь одоо энэ шүл мах хоёрыг салгах чухалтай байгаа юм. Махаа нэг удаа идэ, шөлөө нэг удаа идэ гэсэн ухаантай үг л дээ. Яагаад гэвэл шүл махан дотор адилхан их хэмжээний холестерин, адилхан их хэмжээний дангуурчун, пиолин гэдэг бодисууд байгаа л да. Эдгээр бодисууд хамтраад их хэмжээгээр хүний биед орохдоор л одоо энэ зүрх цусан судасны өвчин, тулайн өвчин зэрэг өвчнгүүдийг одоо бий болгож байгаа юм. Тийм болохоор миний арга бол ингэдэг байхгүй юу? Махан чанаад дээр нь бол одоо луун төмөс амтд төмөс нангва ингэж ханчгана. Тэгээд бас яхан түүхийн ногоогоор сэрүүн ногоо гэж чинь. Тэгээд нэг удаадаа бол ногоотой энэ юугаа идж байгаа юм л да. Махаа идчихэж байгаа. Шөлөөн үлдээчгаад дараа удаа гурил хоол хийж идээд тэгээ бас яхан түүхийн ногоогоор одоо ингээд хачирлаад юу хийгээд түүхийн ногоо сэрүүн ногоо хийгээд ингээд идэл. Ингээд идвэл одоо их зүйтэй байхаа гэж бодож байна. Ер нь бол одоо амт гаргаснаа үед одоо эдшэн гаргаснаа үед бол одоо хадгалах бас их чухал юм аа. Үүнд бол юунаа өмнө одоо шууд л одоо энэ хөлдөөх юм уу шууд одоо чэнж идэх энэ бол их зохишгүй юм байгаа юм. Яагаад гэвэл энэ дотор бол одоо мал алах үед бол нэг бол одоо малны нэдэлснээ дараа амьд бодисын урвал явагдах ёстой. Энэ нь бол одоо задарч үцээгүй гэсэн үг. Амьд мах чэнж идэх бол тийм сайн юм биш байгаа юм болохгүй юу? Нөгөө бол шууд хөлдөөхтөр байж та энэ бас задарч үцээгүй болохдоор шимт хижээлийн талд муу. Ерөөсөө махыг бол 12-оос 24 цагийн хооронд бол 0-оос одоо 4 градусын хооронд тэгээс 4 градусын хооронд юм сэрүүн газар тавьж яваад тэгээд хөлдөөхтэй маш хурдан хөлдөөгөө 30 минутын дотор хөлдөөчд бол бүр сайн. Ингүүл их сайн. Тэгээд хэсгээхдээ маш удаан хэсгэх хэрэгтэй. Ер нь хөлдүүгээс аваад тэр хэсэг дээдлийн хөргөөгүртэн тавиад тэгээд аажмаар хэсгээвэл ингүүл сайн. Удаан хөлдөөхтөр байна шүү дээ. Энэ дотор нь бол мөснөө юм тарс дүүсээд одоо эсийг ингээд цоолоод ингээд одоо амархан одоо эсн хагарчихдаараа мах амтгүй болчдөг юм. Бас нэг нь бол хурдан гисгэх юм бол мөн адил одоо энэ эсн хагарах аюултай байдаг. Тэгээ удаан гисгээгээд хурдан хөлдөөж явал мах их амттай байд юм аа. Ер нь бол махыг бол одоо энэ одоогийн шинжлэх ухааны талаас хэлэх юм уу ариун төвийн талаас бол одоо энэ махыг хорыг тайлах арга гэж байгаа юм л да. Ер нь бол тэгээс 4 градусын хийтэнд одоо ийм орчинд бол одоо 10-аас 24 цаг одоо ингээд сэрүүн байлгана. Энэ нь бол махны задралыг одоо бөрөнгөцөд задруулах юм. Энэ бол нэг хэсэг уурган задраад анмон гүчил болох. Үүн дотор малыг алхад бас мал бас айж зочирдсан юм уу? Малын дотор бол энэ олон зүйлийн химигийн бодис энэ бол хортой бодис үүссэн байдаг. Сүүн гүчлүүд үүссэн. Энд нь бол зохикын ДНХ нухацгаан тавихтаар нэг бол задрал үүсээд нэг бол ингээд өөртөө ингээд алга болдог. Ийм одоо амьд бодисын химигийн урвал үүсч байдаг. Тийм болохоор махыг ингээд удаан шиг тавиад идэв байсан мах бол одоо бөрмөсөн задарч өсөж байгаа юм. Бөрмөсөн задрах дараа их амт нь бас их сайн болдог. Тэгээд одоо их зөөлөн шимт хижээлийн талд авцуул их өндөр хэмжээнд хүрж байгаа юм л да. Тийм болохоор ингэж идэх нь зүйтэй. Гөр шууд чанах бол амьд мах чанах чинь бол тийм сайн биш юм аа. Энийг одоо зөв ойлгоорой. За тэгээд ер нь бол одоо үйлдвэрлэлийн аргаар хийсэн хоол хүнсүүдийн байх хэрэгэл тэд нь бол давсан нэг, досон нэг, шихрэн нэг, өнгө оруулах, бодис, муутгаас сэргийлэх бодисуудыг хийж оруулсан байдаг. Тэрийг их хэмжээгээр идээд байвал хүний биеийн тохиролтой. Агсаг хараатай идэхэд бол одоо болохгүй юм байхгүй биш болно. Тэр бол хүний хөөхнөд дур сонирхол шүү дээ. Тэгээд ер нь бол тэр дэлхийн эрүүл мэндийн зохион байгуулалтаас одоо нийтэлсэн тэр 10 их хог новшиг хоол гэж байна шүү дээ. Эдгээр хоолуудыг ер нь бага идвэл таарна. Тэгээд эндгээр хоолууд ч бол хүүхдийн өсөл боожлт, хүүхдийн оюун тархинд хүртэл нөлөөлнө гэж байгаа байхгүй юу. За тэгээд залуу улсууд их идээд байвал одоо олон зүйлийн өвчнүүдийг үүсгэнэ. Ер нь тэгээд өвчм амар орно гэдэг нэг үг байдаг. Тийм болохоор бид нар эдэж уус элэндүүд сайхан анхаарал тавих хэрэгтэй. Тэгээд өөрийгөө зөв хөтлөөд илрээгүй өвчнийг эдгэрүүлээд өөрийн гараараа хоолон хийж байвал
бид нар эрүүл байхын их үндэс бүрдэх юм аа гэж ойлгож болох юм аа.